За үзэгчдээ өнөөдрийн 90 хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Бидний нэвтрүүлэг уламжлалт ёсоор өнөөдрийн зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Манай студид надтай ярилцахаар өнөөдрийн зочин маань за Орхон аймгийн хөдөлмөрийн үндэсний намын хорооны дарга шүтээсийн Орхон аймаг дахь салбар иш отхон бэлгийн нэрэмжит технологийн сургуулийн дэд профессор Амар Заяагч маань хүрэлцэн ирсэн байна. Энэ өглөөний мэнд хүргэе их холоос ирлээ. Танд ч бас энэ өглөөний мэндийг хүргэе. Бас телевиз үзэл суугаа үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгээд Орхон аймгаас ирж бас бидний нэвтрүүлэгт оролцож байгаа танд юуны өмнө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Нэвтрүүлэг маань эрг өнгө хөтөлбөр гэж та сая сонссон байхаа. Тэгэхээр нэвтрүүлэгт манай студид ирсэн зочин болгоно нэг юм үүрэг даалгавартай байдаг. Энэ юу вэ гэхээр танд ойрын үед болсон сонин сайхан эрг мэдээллийг үзэгчтэй минь хуваалцаач гэсэн асуултаа нэггээр хоёлаа яриагаа эхлэе. Би Сүхбаатар аймгийн уугуул нэгэн сая төрсөн нутгаараа бас тойроод ирлээ. Нутгийн бусад ардын шүтэж биширж явдаг алтан дарийн овоондоо өргөөд шилийн богдын ороо дээрээс наран мандахыг хараад ирсэн. За энэ маань бидний хувьд бол маш их энерги, эрч хүчийг өгдөг бас нэг юм томог болсон шүтээ минь болсон юм сайхан үйл явдал тийм тэглэхгүй яг ер нь нутагтаа хүн очиод нэг сайхан эрчгөөч энерги аваад нутгаас адис хүртээд гэдэг юм да. Тэгэхээр өөрөө хүн их эерэг болно. За тэгээ тэр эерэг энерги бас бусдтай хуваалцна гэдэг бас их чухал ах тийм ээ. Тэгэхээр та Сүхбаатар нутгийн уугуул хүн гэж байна. Гэхдээ Орхон аймагт ажиллаж амьдардаг гэж сонссон. Тэгээд Орхон аймгаар бас эерэг сонин сайхан үйл явдал хэр байна? Нутгийн бас сонин сайхнаас та хуваалцаач. Би Орхон аймагт ажиллаж амьдраад хэдийнэ 15 жилийн нүүрийг үтсэн байна. Ер нь бол миний бас төрсөн нутгаас ялгаагүй болсон. Би Эрдэнэ хоттой маш их хайртай. Ер нь хүүхэд байхдаа би Монголын шилдэг залуучууд Эрдэнэтийн бүтээн байгуулалтад Монголын хувьсгал залуучдын эвлэлийн илгээлтээр очиж ажиллаж гин гэдэг мэдээллийг авсан цагаас л дотыг бол сонирхож ирсэн, тэнд очиж үзэх юмсан тийм ээ. Монголын том бүтээн байгуулалт тэнд хийгдэж гин гэсэн ийм л мэдээллийн дорл ерөөсөл очих юмсан гэсэн юм мөрөдлөг хийж явсан. Тэгээд 1996 онд их сургуулаа төгсөөд төрсөн нутагтаа очиод уг нь ажлын гараагаа эхэлсэн. Тун удаагүй л тэгэл хүсэл зорилгынхаа дагуу өөрийнхөө тэмүүлэлээр л Эрдэнэ хотод очсон доо. Тэгээд хэдийн 15 жил миний амьдралын улсад ажилласан энэ ажил хөдөлмөр эрхэлж исэн он жилүүдийн дийлийнх нь л Эрдэнэ хотын бүтээн байгуулалт төвчл цэцэглэлтэй холбоотойгоор л өнгөрч байна. Амьдралын тань хамгийн оргил жилүүд л Эрдэнэ хоттой холбоотой байх юм шиг. Намайг анх очиод Эрдэнэ хот маань ерөөсөө бусад аймаг бүр Улаанбаатар хоттой зөвлөхөд маш гоё цэвэрхэн цэгцтэй тийм ээ хөгжил цэцэглэлтийн хувьд бол бас их гоё тийм эерэг длаатай хүмүүс нь налаас нь тайван тийм ээ цаг агаар нь үйлдөө дулаахан зундаа гоё сэрүүхэн үнэхээр ийм таатай миний хүсч мөрөөдсөн тийм л газар байсан да. Одоо 15 жил та тэнд амьдралаа гэж байна. 15 жилийн өмнө тийм байсан. Одоо ер нь Эрдэнэ хот ямар явал би өнгөрсөн жил Эрдэнэ хот руу анх удаа очиж үзсэн л дээ. Их сайхан тийм гоё хот байсан, гайхаж исэн. Бусад аймагуудтай харьцуулахад жишээлбэл маш сайхан тийм хөгжил цэцэглэлтэй санагдчихсэн. Таны хувьд одоо яг ингээ харьцуулаад үзэхэд Эрдэнэ хот маань хэр их хөгжиж байна? Эрдэнэ хот маань Эрдэнэт үйлдвэрийнхаа бас буянаар ер нь бол хөгжил цэцэглэлтийн хувьд бол Монголын урдаа ирдэг аймагуудын нэг. Монгол улсын төсөвт бас бусад аймагуудтайгаа харьцуулахад бол хамгийн их хувь нэмрээ оруулдаг гэдгийг Монголын ард түмэн бүгд мэднэ. За бас өөрийгөө хэлбэл санхүүжүүлэх бас чадвартай энэ Томоохон аймгийн нэг гэдгээрээ бол мэдээж маргаангүй хөгжил цэцэглэлтийн хувьд бол өдрөөс өдөрт бол урагшаа явж байгаа. Хотын нэг.
даваа тал нь тэндээ байдаг тийм ээ. Амар зай их чиг би бас үүнээс гадна тийм ээ хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр тийм ээ одоо яг Монголдо бол яг энэ чиглэлээр хамгийн анх одоо доктор хамгаалсан гэж бас сая сонссон ийм доктор мундаг эрдэмтэн хүн байгаа. Энэ талаараас соёлоо яриагаа өргөжлүүлэх зүйтэй болоо гэж бодож байна. Хүний нөөцийн хөгжлийн одоо чиглэлээр хамгаална гэдэг маань өөрөө яг ямар учиртай юм бэ? Үүгээр хамгаалснараа тийм ээ ямар ач холбогдолтой байна? Цаашид таны ажил амьдралтай энэ бас их холбоотой болоо гэж боддог. Ер нь хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр одоо энэ судалгаа их анхны санаа бол бас л Эрдэнэт өгүүлбэртэй маань миний одоо ажиллаж байгаа тийм ээ өгүүлбэртэй маань холбоотойгоор миний ажлын одоо энэ өдөр тутам хийдэг ажлын шаардлагаар одоо би болсон юм аа. 2004-5 онуудад шүтээсийн компьютерийн техник менежментийн сургуулийн одоо эрдэмтэн багш ил оюун цэцэг докторийн маань удирдлагын энэ профессорын баг нь Эрдэнэт үйлдвэр дээр бүтээмжийг дэвшлүүлэх Эрдэнэт хөтөлбөр гэж хэрэгжүүлсэн. За тэгээ бүтээмжийг дэвшлүүлэх Эрдэнэт хөтөлбөр хэрэгжихтэй холбоотой хүмүүсийн одоо бүтээмжтэй ажилуулах хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх аргуудыг одоо бас үйлдвэрт нэвтрүүлэх ажлуудыг хийсэн. Энэ багт нь би орж ажиллаж одоо сургалтуудыг бол тухайн үед бол бас хариуцж хийж явуулж исэн. За тэгээ бүтээмжийг дээшлүүлэх арга техник гэдэг Японы оо кайсен арга 5S арга бүтэем чанарын дугуйлангийн аргуудыг нэвтрүүлнэ гэж бид нар чинь бас тэгээд олон туршилтуудыг хийсэн. Одоо кайсен саналын системийг нэвтрүүлэх гэхэд хүмүүсээс өөрөөр хэлбэл ажил дээр санал санаачлагтай байх тухай бид нар шаардаж ихээсэн. Эхлээд хүмүүс маань маш идэвхтэй байжсэн. Заримдаа бас энэ ажлын хажуугаар ажил дээр ажил удаасан төвөгтэй одоо ийм хөтөлбөр төсөл хэрэгжүүллээ гэж уцаарлаж бас харчлах хүмүүс ч гарч ирсэн. Зарим нэгэн залуучууд нь бол өөр амар зягш би одоо сая энэ үйлрэлд 3 санал гаргасан. Одоо ажил дээр санаачлаг гаргасан чи би миний бүх санаа дуусчлаа. Одоо яах вэ гэж хүртэл тэгээд ирж исэн. Тэгээд энэний одоо гарцсан нь юу вэ? Бид нар санаачлагтай ажил идэх оролцоогоо нэмэгдүүлэх гэж шаардаад байдаг. Гэтэл энэ хүмүүсийн чи санаанд дуусаад яагаад бухимдаад харчлаад эхэлвэ гэд ингээд бодоод үзэхлээр л тэр хүмүүсээ хөгжүүлэх шаардлагатай. Тэ байгууллагын зүгээс бас энэ чинь энэ арга хэмжээ авах хэрэгтэй тийм ээ энэ удирдлагын чиг үүрэг хэрэгжих хэрэгтэй гэдгийг олж харсан л да. Ингээд судлаад үзсэн чинь байгууллагаар хүний нөөцийн хөгжлийг одоо энэ чиг үүрэг гэж хэрэгжих систем байна гэдгийг бол орчин үеийн одоо дэлхийн нийтийн энэ шинэ одоо залуу хөгжиж байгаа шинжлэх ухааныг бид нар цаашгүй судалж нэвтрүүлэх шаардлагатай байна гэдэг ийм л юм руу орсон. Тэгээд судалж эхэлсэн. Би үндсэндээ 2005 оноос энэ докторийнхаа судалгааг эхэлсэн л дээ. Тэгэхээр хүний нөөцийн хөгжлийн одоо асуудал бол хүний хөгжлийн асуудалтай бол сашгүй холбоотой. Хүний нөөцийн менежментийн чиглэлтэй бас холбоотой. Гэхдээ ялгаатай нь юу гэхээр яг тэр байгууллагаар хүний нөөц гэхлээр нөөц гэдэг чинь эдийн засгийн ойлголт ашиг орлогыг одоо нэмэгдүүлэх одоо ийм хүчин зүйл гэдгээрээ нөгөө хүний чинь байгууллагаар ажиллуулж илүү их ашиг орлогыг авчрагч нөөц гэдгээр нь л одоо бас хөгжүүлэх тухай одоо яригдж байна. Тэгэхээр энийг бид өмнө хүний нөөцийн хөгжлийн асуудал байгууллагаар байсан нөхлөр байсан. Монголчууд, Монголын бизнесийн байгууллагууд болон бусад байгууллагуудаар энийг ямар хэлбэрээр хэрэгжүүлж ирсэн гэхээр ерөөсөө л энэ ажлагчтай, мэдлэгтэй, одоо мэргэжлийн шаардлага хангасан, боловсралтай одоо ийм л байх хэмжээнд нь бол одоо хөгжсөн хүн гэдэг одоо энэ критерийг бол тавьдаг байсан. Гэтэл орчин үед дэлхийн нийтийн чих хандлага бол хүний нөгөө хувийн шин чанарын үзүүлэлтээр нь хөгжүүлж иж илүү их нөгөө амжилтанд хүрнэ гэдэг руугаа орж ин. Ялангуяа хүний нөөцийн хөгжлийн одоо энэ шинжлэх ухаан бол эдийн засгийн шинжлэх ухаан дээр суурилдаг боловч орчин үед сэтгэл зүйн одоо шинжлэх ухаантай холбоотойгоор одоо хөгжиж байна. Өөрөөр хэлбэл хүнийг ажилд хандах хандлагыг одоо сайжруулах хэрэгтэй. Тэ идэх оролцоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Сэтгэл зүтгэл үнэнч байдал одоо энэ үзүүлэлтүүдэд ордог. Энэ бүгдийг хөгжүүлж өгөх хэрэгтэй. Хөгжих болцоог нь байгууллага өөрөө хангах хэрэгтэй. Эдгээр энэ үнэлдэг байх хэрэгтэй. Энийг гүйцэтгэлийнх нь үзүүлэлт болгож
хэмжих хэрэгтэй. Сар бүр, улирал бүр, жил бүр одоо нөгөө байгууллагын ажилчдаа үнэлж дүгнэдэг. Үнэлгээнд нь оруулах хэрэгтэй гэнэ. Тэгэхээр энэ бол манай монголчуудад зайлшгүй хэрэгтэй. Одоо яг л тулгамдж байгаа чухал асуудлын нэг болоод байгаа юм л да. Та бас 10 гаруй жил яг энэ судалгааныхаа ажлыг хийсэн юм шүү дээ. Тийм Эрдэнэт үйлдвэр дээр мэдээж хийсэн ба. Магадгүй зүгээр хүмүүсийн харж байгаа үйлдвэрийн ажилчид бол ууртах ажлаа сайн явж байвал болно ч гэдэг юм уу. Иймэрхүү нэг тийм бодол яалцчгүй байгаад идэж шүү дээ. Гэтэл хувь хүн өөрийгөө хөгжүүлээд байгууллага хүний нөөцөө хөгжүүлэх юм бол цаашаа тийм ээ. Одоо ач холбогдолтой байж болох вэ гэдэг ирээдүйг нь таас мэдээж харсан л байна. Ер нь бол байгууллагын амжилтын үндэс бол ерөөсөө хүний нөөц дээр л тулгуурладаг гэж үздэг шүү дээ. Эдийн засгийн онолоор ч гэсэн тэр газрын нөөц, капиталын нөөц бол өөрсдөө ажилтдаг юм аа, өөрсдөө амжилтыг бий болгодог юм аа, өөрсдөө заавал дамжуулж байна. Үнээр дамжуулдаг. Хүн өөрөөр хэлбэл хүний оюун ухаан, хүний өөрөөр хэлбэл мэдлэг чадвар, туршлага дээр түшиглээд бусад нөөцүүд нь бол хөдөлгөөнд ордог гэж үздэг. Тэгэхээр энэ хүний нөөц өөрөөр хэлбэл хөгжүүлснээр одоо байгууллагынхаа иргэд хөгжлийн үзүүлэлтүүдтэйгээ бас холбож гүйцэтгэлээ хэмжиж болно гэдэг бас ийм арга зүйг одоо миний энэ судалгааны ажилд бол бас нэлээд дэлгэрэнгүй тэр хэмжих үзүүлэлттэй нь томьёолтой нь арга зүйтэй нь одоо бас тодорхойлогдсон байгаа л да. Тэгээд энэ судалгааг бол Эрдэнэт үйлдвэрийн нийт 6000 орчим ажиллагчдын дунд 10-аад жил хийсэн судалгааны үр дүн байгаа. Гэтэл энэ арга зүй бол үндсэндээ ганцхан бизнесийн байгууллага зохисохгүй. Одоо Монголын төрийн болон төрийн бас бүх л өөрөөр хэлбэл байгууллагуудаар хэрэгжүүлэх боломжтой ийм загвар боловсруулагдсан байгаа юм. За тэгээ хоёул яриагаа төр завсралыг үзэгчтэй зориулаад Амарзя хичээн манаас докторийн яг нэг гардаж авч байгаа ёслолын талаар бяцхан мэдээлэл байгаа. Энэ хөө бичлэгийг үзээд эргээд студид яриагаа үргэлжлүүлье. Юуны өмнө энэ талаар манай хоёр одоо эрдэмтэд бол маш сайн судалж, үнэтэй шүүмжилж, бодиттой үнэлгээ өгсөн явдал баярлж байна. Хамгаалах зөвлөлийн гишүүд маань маш тодорхой асуултуудыг тавьж, тэгээд бас өндөр үнэлгээ өгж байгаа явдалд бол өдөртөгчийн зүгээс маш их баяртай байна. Тэгээ би Амарзяг бол итгэж байна. Яагаад гэвэл энэ бол баг нэг захиргааны ажилтан байсан. Тэгээд Сүхбаатар аймгийн сургууль багш байх үеэс нь өнөөдөр 10 жилийн дараа яаж өссөн бэ гэдгийг бол би энэ докторийн ажлыг бичих харцд бол харсан. Үнэхээр одоо сүүлийн 4-5 жилд бол маш их өссөн. Тийм учраас би энэ хүмбэл энэ одоо биднийг итгээд докторийн зэрэг өгчөхөд энэ бидний итгэлийг даагаад өшөө сайн судлаач болоод ажиллах ирээдүй байна гэж одоо өдөртөгчийн хувьд үзэж байгаа. За үзэгчтэй эрүүн хөтөлбөр маань үргэлжилсээр байгаа. Бидний зочны ярилцлагын цаг үргэлжилж байгаа. Өнөөдрийн манай студид зочин доктор Амарзя эгч манаас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд Эрдэнэт хотоос бас тэр холоос ирж байгаа гэдгээр онцлогтой. За сая бол бас хоёлаа докторийн ажлын талаар бас нэлээдгүй ярьлаа. Тэгэхээр одоо цаашдаа Эрдэнэт хотод одоо хийгдэх шаардлагатай зүйлс юу байгаа бол Эрдэнэтийг бол миний сонсч ирсэнээр ер нь залуусын хот гэж их нэрлэдэг гэж тийм ээ. Тэгэхээр залуу одоо ажиллах боловсон хүчнийг тийшээ татах одоо жишээлбэл Улаанбаатар хотод бүгд л амьдрах ажиллах сонирхолтой байдаг. Гэтэл орон нутагт бас ажиллах сайхан амьдрах боломжууд нөөцүүд маш их байгаа ах л гэж бодоод байгаа л да. Тэгэхээр та бас энэ талаар охины зүгээс тийм ээ яг энэ ажилтайгаа ч гэсэн холбоод юу хий гэж боддог вэ? Ямар зүйлс шаардлагатай байна гэж бас боддог вэ? Энэ талаараас асууя гэж бодож байна. Охины нөөцийн хөгжлийн яг энэ арга зүй маань одоо бас бизнесийн байгууллагуудад одоо бас хэрэглээ зохисохгүй энэ орон нутгийн хөгжил, бүс нутгийн хөгжлийн бас арга зүй болох боломжтой гэдгээр нь би бас одоо бол эхлээд хамгийн түрүүнд өнөөдөр өөрсдөө амьдарч байгаа энэ Эрдэнэт хотынхоо хөгжил цэцгэлтэнд бас тодорхой хувь нэмрээ оруулъя гэж бодож бас нэлээд бичлүүдийг санаачлан хийж байгаа. Хийхийг бас чармааж байгаа. Тухайлбал одоо энэ Орхон аймагт байгаа төрийн байгууллагуудад бол энэ хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр сургалт явуулж байна, зөвлөгөө өгж байна. Бас зарим нэгэн төслүүдийг хэрэгжүүлж байна. Одоо бүр цаашлаад бид энэ төрийн болон
энэ орон нутгийн удирдлагын хөгжлийн төлөвлөгөө концепцэд бас энэ хөгжлийн чиглэлээр бодлогын хэмжээнд одоо тусгуулах гэж бас л чармаад ажиллаж байна л да. Би энэ өнгөрсөн оноос эхлээд Орхон аймгийн хөдөлмөрийн үндсийн намын хорооны дараагаар одоо ажиллаж байгаа. За бас энэ манай намын мөрийн хөтөлбөрт манай намын ер нь үзэл баримтлал бол хүн дэд үзэл баримталтай. Хөдөлмөрийн үндсийн нам гэдгээрээ бол бас хөдөлмөрийн Монгол хүний төлөө тий Монгол хүмүүсийг одоо бас энэ ажил хөдөлмөрөө одоо тий эрхлэх замаар тийм ээ улам илүү их хөгжлийг бий болгох гэсэн одоо ийм л чиг хандлагын төлөвшүүлэх ийм одоо үзэл баримталтай. Энэ нь бол миний яг судалгааны ажилтай бол яв цав одоо нийцсэн учраас би энэ намыг одоо сонгож бас гишүүн болсон. За өнөөдөр намынхаа одоо бас энэ төлөвлөгөө тийм ээ энэ бас чиг хандлага тийм ээ үзэл баримталт нь бол өөрийнхөө зүгээс бол бас хувь нэмрээ оруулах гэж бодлогын чанартай одоо энэ ажлуудыг бол бас нэлээд хийж байгаа. За ялангуяа Орхон аймгийг хөгжүүлэх одоо хөгжлийн одоо бас төлөвлөгөөг намаас боловсруулж байгаа одоо бас бичиг баримтуудад бол хүний нөөцийн хөгжлийнх нь одоо чиг хандлага ямар байх юм бэ? Ямар арга зүйгээр хөгжих юм бэ? Тэ бүс нутгийн хэмжээнд бас ямар бодлого барих юм бэ? Тэр гэдэг чиглэлээр бол судлаачийн хувьар бол бас хувь нэмрээ оруулж байгаа. Манай нам дэрэгдээ бодлого судалгааны хүрээлэнтэй. Энэгээрээ бол бусад намуудаас бол онцлог ялгаатай. Энэ бодлого судалгааны хүрээлэнд бол олон эрдэмтэд докторууд бас хамрагддаг. За энэ бас эрдэмтэд докторуудтай бол хамтарч бас олон чиглэлээр бол олон төсөл хөтөлбөрүүдийг бол боловсруулсан байна. Тэгэлгүй яг 90 зүгээр яг залуу хүний хувьд би ч гэсэн ботхоор одоо яг хамгийн толгомдоод байгаа асуудал юм бол манай залуучууд ер нь эх орондоо байх юм хүсэл сонирхол маш бага болсон ба. Энийг л өөрчлөөсэй гэж их боддог байхгүй. Ягаад тэгэхээр жишээлбэл бүгд л одоо ийшээ явах юмсан, тийшээ явах юмсан ч юм уу тий. Монголд амьдраад ирээдүй хэцүү, тийм учраас заавал гадаад явна. Аль эсвэл Монгол одоо ажлыг гэхээр цалин бага болчиход идэг. Яалтчгүй гадагшаа явж иж өндөр цалинтай ажил гэл одоо манайхан Солонгос гэл маш их явж байгаа шүү дээ. Гэх мэтчлэнгээр альваа зүйл одоо сурагч бай, ажиллагч, хөдөлмөрлөгч бай, залуучуудын хийх одоо үзэл бодол нь одоо харийн орныг зорио гэсэн юм бодол байгаад идэг. Гэхдээ энэ бодлыг л магадгүй өөрчлөөд Монголдоо сайхан амьдарч ажиллаж сурах энэ боломж нөөц бололцоог бас нээж өгөл их зүгээр юм гэж боддог л доо. Эрдэнэ хотод бас технологийн сургууль гэж байгаа тийм. Энэ сургуулийн талаараас би танаас асууя гэж бодож байлаа. Сургуулийн одоо бичиг хандлага хичнээн одоо оюутан сурагчид байдгийн бол цаашдаа эрдэнэ сургуулийг хөгжүүлэх боломж бас байгаа л хата тийм ээ. Шинжлэх ухааны технологийн сургуулийн салбар Эрдэнэ төлөвлөрийн одоо харьяа одоо манай шатмилгийн нэрмжит технологийн сургууль бол одоо 1000 гаруй оюутантай шатлсан сургуультай. За тэнд бакалаврынх нь хэл 1000 гаруй мөн одоо Эрдэнэ төлөвлөрийн бүх шатны өөрөөр хэлбэл мэрэгжлийн сургалтыг бас хариуцдаг, мэрэгчлээ ажилтан бэлтгэдэг, инженер техникийн ажилтнуудыг бас энэ зорилттой сургалтаар хангадаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, ариул хавын чиглэлээр сургалт явуулдаг, бүтээмж, инновацийн чиглэлээр бас сургалт явуулдаг, бас магистрийн сургалт, шүтээсийн сургалтыг одоо бас манай сургууль хариуцдаг. Миний бие бол одоо яг энэ бизнес агсан төвшний сургуулийн одоо сургалтын магистрийн сургалтын хариуцсан дэд профессорын албан тушаалаар ажилладаг. Тэгэхээр ер нь бол Орхон аймгийн залуучуудыг сургах одоо хөгжүүлэх үйлсэд бол манай сургууль бол яхаа аргагүй жинтэй хувь нэмэр оруулдаг байгууллагын нэг мөнөөс юм. Ер нь одоо Эрдэнэ төлөвлөр буюу Монголын уул уурхайн салбарт энэ сургуулийн бэлтгэсэн олон мэрэгчлэтнүүд бол одоо бас ажиллаж байгаагаар бид бахархдаг. Тэгэлгүй яах вэ? Нэвтрүүлэг маань эерэг өнгө гэдэг нэртэй учраас бид бас зочдоос айл болох эерэг ирээдүй, эерэг зүйлийн талаар их асуухыг хүсгэлтэй. Тэгээд таны хувьд тийм ээ магадгүй Эрдэнэ хот та одоо тухайн одоо хотоодаас өөрөө ажиллаж амьдарч байгаа учраас Эрдэнэ хот ойрын одоо 2-3 жил үзэж тийм ээ яаж хөгжих боломж байна? Илүү эерэг, илүү сайхан, илүү одоо сайхан хот болохын төлөө юу хийх одоо юм боломж байна. За тэгээд ямар болсон байх болоо гэж та нэг ирээдүг зөгнөж харуул таныхаар ямар бодол байгаа вэ?
Маш сайхан асуулт байна. Яг л миний одоо бодож зорж байгаа, тэмүүлж байгаа одоо зүйл яг л энд чиглэгдэж байгаа. Ер нь бол бид Эрдэнэт хот маань өнөөдөр улам илүү их хөгжих боломж олцоо байгаа. Нөөц маш их байна. Нөөц маш их байгаа. Тэгэхээр бид өнөөдөр Эрдэнэт үйлдвэр маань хаалтын хөгжлийн менежментийн төлөвлөгөөгөө яриад эхэлсэн. Үндсэндээ гэхдээ өнөөдөр хаагдана гэсэн үг биш л дээ. Магадгүй 30 60 жил байж магадгүй тийм ээ. Гэхдээ л бид өнөөдөр энэ нөөцийг дуусгахад юу үлдэх вэ? 100 жилд тийм ээ. Юу үлдэх вэ? Эрдэнэт хот энд Монголын томоохон өөрөөр хэлбэл том хот үлдэх хэвээр тэр хэмжээнд хүрэхийн тулд бид өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийнхаа энэ нөөц санг ашиглаад одоо бас хөгжлийнхаа төлөвлөгөөг шинээр хийя гэдэг ийм санаанууд бол маш олноор гарч ирж байгаа. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийг одоо тойрсон хөдөлмөрийн багтаамж ихтэй одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлүүдийг бол дэмжих бодлого маш их хэрэгтэй байна. Энэ чиглэлээр хүмүүс л бас санаачлаг гаргаад явж байгаа хүмүүс ч зөндөө байгаа. Тэгэхээр би бас нөгөө хүний нөөцийн хөгжилтэйг л холбоод ярих гэдэг юм л да. Хүүхд залуучуудыг энэ одоо хүний нөөц гэхлээр хөдөлмөрийн нөөц тийм ээ. Хөдөлмөрийн хүн болгож бэлтгэх тухайл одоо энэ арга зүй яриад байгаа шүү дээ. Тэгвэл тэр ажлын байрыг бас давхар тийм ээ бий болгох тал дээр уялдуулах ёстой гэдгээр макро түвшин рүү миний асуудал орчиж байгаа. Тэр орон нутгийн бүс нутгийн хэмжээнд хүний нөөцийн хөгжлийн бодлого ярьж байгаа бол тэр хүмүүсийн хөдөлмөрлөх орчинг нь бий болох ёстой, ажлын байрыг бий болгох ёстой. Тэгжиж өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн тэр хөгжлөлийг хангана гэдэг ийм л уялдаа гарч ирж байгаа юм л да. Тэгээд тухайлбал Эрдэнэт үйлдвэрийг тойроод манай Эрдэнэт үйлдвэрт бол маш олон бэлтгэний нийлүүлэгчид байдаг. Тий гэрээдэг. Одоо бас энэ дээр бол яг энэ тухайн орон нутгийн иргэдийн тийм ээ одоо тэр бэлтгэний нийлүүлэгчээр одоо сонгож авах тийм ээ тийм одоо бодлогоор тийм жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих жижиг одоо ажлын ганц бэли одоо өгдөг оюутлын үйлдвэрийг ч бид өнөөдөр сонгож болно шүү дээ. Тухайлбал хийх ажил зөндөл байна л да. Одоо цагаан тоосны асуудал, байгаль орчны асуудал бол манай Эрдэнэтэд бол толгомцсон асуудлууд нэг байна. Гэтэл өнөөдөр одоо тэр цагаан тоосны асуудал гэдэг тэр хаягдлын аж ахуйн тал нь өнөөдөр бас ачааллаа дийлэхгүй хэмжээнд төрн үйлдвэр өргөтгөж байгаа. Одоо тийм ээ өргөтгөлийн бодлоготой холбоотой нөгөө 70 хэрвээ ачааллаад авахгүй сэтэрвэл энэ 40 жилийн манд бүтээн байгуулалт ерөөсөө бас байхгүй болох гэдэг. Тэгвэл энийг яах вэ гэдэг ийм асуудлуудыг бол манай сургуулийн одоо эрдэмтэн багш нараас судлаад эхэлсэн хүмүүс одоо байх жишээтэй. Тэгээд манай одоо оюун багш маань өөрөө барилгын материалын чиглэлээр инженер мэрэгчлээ. Тэгээд ингээд судлаад тэр цагаан шороо тийм ээ цагаан шороог одоо маш нарын судалсны үндсэн дээр энэгээр барилгын материал хийх боломжтой байна гэсэн 2-3 төрлийн барилгын материалыг одоо туршилт хийгээд одоо гаргаад авцсан бэлэн болгоцсон байх жишээтэй. Энэгээр одоо докторийн зэрэг хамгаалах гээд бас хичээгээд явж гин. За гэтэл энийг үйлдвэрийг барьж байгуулах тал дээр бас орон нутгийн дэмжлэг хэрэгтэй, төрийн дэмжлэг хэрэгтэй. Тийм ээ бид одоо энэ бол маш сайхан санаа. Хэрвээ энэ үйлдвэр босоод ирэх юм бол маш олон залуучууд ажилтаа болно. Тийм ээ. Дээрээс нь дээр нэмээд нөгөө цагаан шорооч нь хаслагдаад байна гэсэн үг шүү дээ. Гэх мэтчлэн Эрдэнэт үйлдвэрийг тойрсон хөдөлмөрийн багтаамжтай одоо энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш олон боломж байгаа. Энэ дээр бол бас манай сургуулийн эрдэмтэн доктор багш нар бол бас их ажилдаг тий. Энийг одоо төр засгаас маань одоо энэ эрдэмтэд судлаачдынхаа хийж байгаа энэ шинжлэх ухаанд үндэслэн судалгааны ажлуудыг л дэмжих бодлогыг бол одоо илүү их эрчимжүүлээсэй л гэж би өсч мөрөөдөж явдаг. Өөрөө бас энэний төлөө дуу хоолойгоо хүрэх гэж чармааж явж байгаа нэг. Тэгэлгүй яг жижиг дунд үйлдвэрлэл өөрсдөө хөгжинэ гэдэг маань цаашлаад тэр хотын одоо хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулна. Маш олон залуучууд ажлын байртаа болно. Тэнд татагдж ирэх тийм ээ бас одоо оршин суугчид бас нэмэгдэн гих мэтчлэнгээр ер нь одоо хотын хөгжлийн хамгийн том тулгуур бол ялцчгүй нөх гэж бодож байна. Тэгээд хоёулынх нь ярилцах цаг бас өндөрлсөн байна. Тэгээд өнөөдөр бас тэр холоос ирээд бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Эрдэнэт хотын ирээдүй бол улам сайхан болох бах. Мэдээж үүний талаас та бүхэн маань хичээж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд сүүлийн хэдхэн ормыг танд үлдээг үзэгчтэй хандаад хэлэх зүйлээ бол бас та хэлээрэй. За. Эрдэнэт чуудтэй тийм ээ. Телевиз үзэн суугаа бас
эрдэмтчүүдтэй бид цаашдынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа олон зүйлийг хийх боломж байгаа шүү. Хамтран ажиллахад манай технологийн сургуулийн эрдэмтэд судлаачдын баг бас нээлттэй байгаа. Эрдэнэт хотынхаа хөгжлийн төлөө бид бас үргэлж тууштай ажилланаа гэдгийг л хэлье да. За баярлалаа. Тэгээд Эрдэнэт хотын хөгжил хөөцтөнд амжилт хүсье. Мэдээж манай Монголын 2 дахь маш томоохон ийм хот болно гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн ярилцлага цаг маань түрээд өндөрлөж байна. Тэгэхээр тоодохгүй biz та бүхэндээ зочны загварын болонгоос хүргэх болно. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг мануугаар өндөрлөж байна. Бидний нэвтрүүлэгтэй хамт байж өглөө олон хэрэг мэдээллийг сонсдог үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа дугаараар эргээд уулзлаа. Баяртай үзэгчдээ.